Улс хувьсгалын Цэнгэл баярын их наадмын анхны өдрийн хамгийн төгсгөлийн тэмцэлдэн бол монголчуудын хувьд хамгийн өхөөрдөм хөөрхөн хамгийн шогтой даагны уралдаан байдаг. За дөнгөж нэгхэн жилийн өмнө магадгүй хэдхэн сарын өмнө зээглэн ирэх хүн галуудын дуундор зэл чагтандан зэллэн хэвтэж байсан зээрийн шилбитээ унгад эдгээр төрийнхэн алтан их сүлдний дор төрийнхэн алтан дэвжэн дээр хурд хүчээр үзүүлэх боллоо. Төрийн наадмын барай гэдэг, төрийн наадмын сүр хүчин гэдэг ийм сайхан алагчлалгүй гэгүүлдэг ийм сайхан наадам байх юм аа. За хурдны угшилтай, хурдны угсаа гарвалтай учраас энэ даагнууд өнөөдөр хээр талдаан биш, эсвэл зэлэндэн биш, төрийнхэн наадмын алтан их дэвжэн дээр хурд хүчээр сархаар ийхүү төрийн далбааныхаа араас гарааны зурхаар бөөнд гарч байгаа нэ. За энэ жилийн нартай хурдтай дэлгэр зуны энэ наадамд 282 хурдан дааг хурд хүчээр сархаар буян тухайгийн дэнжээс гарааны зурхаар хөдлөлөө. За энэ жил ханасаагүй зуншлага сайхантай малын өнгө зүс ялангуяа адууны өнгө зүс сайхан байгаа болохоор энд гундуухан зүстэй дааг нэг харагдахгүй байна. Дааг төдий бүхэл энд ихэн дагаж ирсэн унгнуудын дотроос гундуухан зүстэй унах чалга. За 282 даагыг дагаж магадгүй 282 хүрэхгүй ч гэсэн 200 орчим энэ мотор төлөг явж байгаа нь наадамч хүний хувьд малдаа хайртай малаа хайрладаг монгол хүний тухайд бол нэг их сайхан харагдахгүй байгааг үзэгч та бүхэндээ бас энэ удаад хэлье үү гэж сансан юм аа. За мордыг гаргахад морд эргэж хургах зэрэг шалтгаанаас болоод олон машинаар олон хүчээр туудагалдаа. Гэвч даагны хувьд энэ баг зэрэг ахадсан туултын болов гэсэн бодол өөрөө ирэхгүй төрснийг үзэгч та бүхэндээ хэлье. Буян тухайгийн дэнж уралдах даагнуудаа хүлээгээд одоохондоо намж юм байна. За дугтаа машины араас буян тухай айцхан аваг даагнууд тойрохоор гарааны газар. За энэ ердөө айцхан хөтлийн баруухан доор 18 км-аас эргэх ёстой. Дааган морь уралдаач даахан дан дээлд барилдаач гэж монгол үг байдаг нь энэ нэг талдаа юм дорн санаач гэсэн нөгөө талдаа төрийн наадмын хамгийн хөөрхөн хамгийн өхөөрдөм хоёр амтан дааг хүүхэд хоёрыг өхөөрдсөн ийм өхөөрлөө үг бол уу гэсэн ийм санаа байлаа. Дааг хэрэглээ. За мөн ёстол хүлгийн ширийг хатаахаар ийм хурдан даагнууд эзэн хүн шилж сойж үйд цайсан ийм даагнууд эргэж байгаа болохоор бас ч жаггүй хурдтай эхэлж байна. Онц хүрдэт машины 60 милийн хурдтай даагнуудлаар эргэлээ дээ. За ингээд айцын даваа өсөж явна. Айцын даваа гэдэг бол автомордын хувьд бол амаргүй даваануудын нэг. Морь унаж уралдаж байгаа хүүхэд за барайн дээр хүлээж байгаа уяач уралдааны замд гарсан хүлгүүдийн хувьд аль нь төрүүлж аль нь суух уу гэдэг нь тодорхой даваа учраас энэ даваа магадгүй айцын даваа нарыг алдрыг олсон ч байж болох юм. За хурдан даагнууд айцын даваад өгслөө. Овоотоо хөтөл дөтлөөд ирж явхад түрүү магнайд бүгэн зүсмийн дааг явж байна. Дараа нь аман хүзөөнд 2 бараан зүсмийн дааг явна. Одоохондоо дааг ерөөсө танигдах байгаа үзэгч та бүхэндээ би хэлье. За зөв талаар шиир цагаан хээр зүсмийн дааг өнгөлж эхэллээ. За түрүү дааг эдгээр 3 дааг 100 холбож явна. Түүний араас мөн хээр зүсмийн дааг бас шарга юм уу улаан бурал зүсмийн дааг айргийн тавд явж байгаа үзэгч та бүхэн анзаар харж байгаа хаа. За айцын даваа тонгоогдохлоо. Айцын даваа тонгоход одоо хээр зүсмийн дааг өнгөлж явна. За хээр зүсмийн дааг нэлээд хол тасарлаа. За араас нь 2 бүгэн дааг мөн шир цагаан хээр дааг. За мөн хээр дааг араас нь шаруу зүсмийн дааг мөн бүгэн 2 дааг өнгөлж байгаа үзэгч та бүхэн харж байгаа хаа. Энэ 7-8-аар явж байгаа даагнууд араас нь даагнууд бөөнөрөө явж байна. За ингээд буян тухайгийн дэнж нэлээд тонгож алдар толгой өвтлж явхад шир цагаан хээр дааг өнгөлж яваа харагдаж байна. За 3-т бүгэн зүсмийн дааг энэ улаан буурал дааг яваа хаа. За зээг дааг нэлээд холхон тасарлаа.
араас нь хээр даагна гэж явна. За алдар толгоороо хариуг өгчөөд алдар толгоороо хад ямар ч байсан зээр дааг, хээр дааг, улаан буурал дааг гурав эхний түрүү амун хүзөө гуравт явж байна. За араас нь даагнууд ирэхдээ цоврч эхэллээ. Даагны хөл ирэхдээ бас сайн байна. Эндээс учиргүй сууж эхэлсэн дааг ховор байна. За хээр дааг, улаан буурал зүсмийн дааг хоёр тун ойрхон явна. Араас нь ихж яваа хүрэн дааг бол энэ жаргал дүүргийн Эрдэнэ туяагийн халзан дааг баха. За эхний гурван даагийн хол тасарлаа. За алдар толгоороо хад хээр дааг өнгөрсөн чигээр явж байна. Араас нь мөн хонгор дааг. За нийслэлийн жаргалын төвөргийн дорж сүрэнгийн хээр Батланбалхын яамны 015 дугаар ангийн аюушийн хонгор дааг хоёр л ихний түрүү амун үзүүнд явж байна да. За буян тухайгийн дэмж дэвтлэх тусам даагнууд ерөнхийдөө баг дээр сулжсан ч гэсэн амын татаж явсан даагнууд бол ерөнхийдөө өнгөлөх хандлагатай болж ирлээ. За ингээд буян тухайгийн дэмжрүү дэвтлээ. За буян тухайгийн энэ жоохон гүдсийг тонгооход нийслэлийн жаргалан төвөргийн уяач дорж сүрэнгийн хээр дааг. За Батланбалхын яамны тэг 15 дугаар ангийн уяач аюушийн хонгор дааг хоёр түрүү амун хүзүүнд их харах ирж явна. За ингээд 3 Улаанбаатар жаргалын төвөргийн Эрдэнэ туяагийн халзан, Улаанбаатар жаргалын төвөргийн Цэндай аюушийн хонгор халзан, Төв аймгийн Баянжуул сумын уяач Генагийн хул даагнаар айргийн тавд орж хурсан олон наадамчтай баярлууллаа. no
Та бүхэн одоо оргихт нагийн үнэр, тоорой нас нь газрын үнэр, тохомноос нь хөлсний үнэр, төгс зүйлнээс нь тэнгэр үнэртсэн, олон адууны илч үнэртсэн наадмын дивжэн дээр хүрэлцсэн ирээд байна. Өнөөдөр өглөө тэнгэрт ганц чүүлгүй цэлмэг мандаж, оюун тухайгийн дэнж, элбэг сайхан яриахөө, хүлэг мөрдийн ухаан хүмүүсийн баяр цэнгэлээр бэлхэж байна. Өнөөдөр ардын хөсгөлийн 73 жилийн оюун хүлэгмэрлэлийн хурдан газрын уралдаан Төв аймаг Сэлэнг, Булган, Дундгов, Хинти, Архангай аймгаас Шамдасд хурдан хөлгүүд хүрэлцсэн ирсэн байна. Чухам тэний ямар хурдан газар тодмогноо торгомжлоо болж наадамчин олон уйсан эзэн өнсгөн хүүхдийн баярлуулах уу гэдгийг харахад хэдхэн мөч үлдээд байгааг морины хорхойтнууд эрхэм хүндэт наадамч тавхан анзааран харж байгаа. Одоо хурдан газрын түргний явдлаас наашилж айдсын давааг өгсөж ирлээ. Эрхэм хүндэт наадамч тавхан харж байгааг айдсын давааг өгсөж ирэхэд бэлэн цээжинд тасарч гарч ирж байгаа бор азар гарч ирж байна. А түүний араас зээр төрөн зүсмийн мэдээ бөөндөө дууцаа холбон явагдаж байгаа харагдана. Гарсан цагаас худалж айдсан даваа ортол тасарч байгаа энэ азар бол Төв аймгийн Сэлэнгийн сумын Сумья сүрэнгийн улаан бор азар юм. Үүний дараа Баян цагаан сумын даваа хүүгэнхээр Налайхан гарамжийн хар, Сэлэнгийн баруун хараагийн Тавг сүрэнгийн сартайхээр Сэргэлэн сумын Ононгийн сар хурдан азар араас нь нэхэл хотод явж байна. Сумья сүрэнгийн бор азар тасарч араас нь хоёр ихээр сар бүгэн зүсмийн азарнууд нэхэж эхэллээ. Чухамдан наадамчин олны баяр бахалгал гарсан цагаас ингэж айдсын даваа өгсөл өнгөрж явна гэдэг бол уйсан эзэндээч унсан хүүхдтэйч харж байгаа наадамчин бидэнд ч гэсэн баяр бахалгалтай. Эрхэм хүндэт морины хорхойтнууд уяач тавхан харж байгаа бах Сумья сүрэнгийн бор азарганы араас хоёр хээр зүсмийн азарга нэлээд хөл хөнгөнтэй нэхэж явна. Энэ бол дээрэгүүлсэн даваа хүүгийн хээр гарамжийн хар азарганууд юм аа. Одоо чухамдан унсан морины хурд турч уйсан эдний авхаалсан ба хүүхдийн цог залбихэн бадардаг ийм л цаг ирж байна. Хурдан морины төрөж айдсын даваагаас өнгөрч алдар толгойг ороод ирж байна. Одоо удахгүй уян тухайган руу гарч ирнэ. Наадамч тавхан анзааран харж байгаа бах. Одоо хоёр бараан зүсийн Баян цагаан сумын даваа хүүгэнхээр Налайхан гарамжийн хар тэрнээс Сэлэнгийн баруун хараагийн Тавг сүрэнгийн сартай хэр гарч ирж байна. Гарсан цагаас хурдалж уусан баруун хараагийн сангийн аж ахуйн Тавгжийн сартай ирчихсэн билэн дээр өнгөрж юм Сумья сүрэнгийн улаан бор айдсын даваа өнгөрөхөд сууж эхэлснэг үлгэж тавхан гарсан баха. Чухамдан ардын хөсгөлийн 73 жилийн хурдан морины уралдаан чухамдан энэ хоёр хурдан хөлгийн аль нь үзүүр төрөө булаалдах удаа гэсэн бодол төрж байна. Хүүхдийн авхаалсан ба энэ харагдана. Мөнч цуузаа холбон гарч ирж байна. Löв талаас нь орж ирж байгаа нь Төв аймгийн Баян цагаан сумын даваа хүүгийн хэр азар орж ирлээ. Дараа нь гарамжийн хар дараагийн Тавг сүрэнгийн сартай хэр Ононгийн сар Марын хэр орж ирж байна. Одоо тавхан гарч байна. Ононгийн сар азаргыг ардын хөсгөлийн 73 жилийн ойн энэ баяр наадамд уйсан эзэн байтугай, унсан хүүхдэн байтугай хурсан олон энэ нэвтрүүлгийг тайлбарлаж байгаа би хүртэл сэтгэл огцохоор нэргэнэл Монгол улсын алдар туяач Марын хэр 19 наснда ийхүү бүдчин байж ардын хөсгөлийн их баяр наадамд айргийн тавд орж байна. Сүнгийн хэр араас нь нэхэж явна. Морд мөнч хурдтай, мөнч хүчтэй бариандан орж ирж байгааг наадамч тавхан анзааран харж байгаа ба. Одоо хэдхэн мөчийн дараа хурдан морины төрөж Баян тухай руу өгсөж эхэллээ.
жохомдан хурдан хөлгүүд газар их юм шиг давталгаж хөлгийн шандас дөрвөн тууранаас нь ямар нэг юм салан хосож улам хурдлж байгаа юм шиг урагшаан дэмүүлж эхэллээ. Манай нэгэн нэрт яруу чинь хэлснээр барианы газар ойртож баярлах цаг ирлээ гэдгийн үлгэрийн үү юу. За, ийхүү ардын хөсгөлийн 13 жилийн ойх баяр наадмын их нассан мэрдийн уралдаан боён тухайгаас ингэж эхэллээ. Барианд орж эхэллээ. Наадамч та бүхэн анзааран харж байгаа. Айдсын даванаас алдар толгой ороогоод буян тухай хүртэл нэлээд тасарч орж ирсэн бол одоо нэлээд бөөндүү орж ирж байна. 100 холбон орж ирж магадгүй жухамдаа энэс унсан хүүхдийн авахалсан ба шалгаж мэдхээр болж байна. Хашир хүүхдүүд уйсандаа ингэж харагдаж байгаа. Нэлээд тасархай улам тасарч орж ирэх үү гэж бодсон чинь нэлээд 100 холбон орж ирэх шинжтэй болж байна. Үнэхээр мөнч эренгийн сан хурдан хөлгөд орж ирж байна. Ингээд гарсан цагаас хурдалсан морин спортын төв клубын хээр халдсан Болгоны уяаш бачуулууны шархээр Сэлэнгийн бар ухаарагийн Бямбжуйн Сартезер Төвөмийн зуумуудын тэрэн жамцын хүрэн барьцааны сангийн ажхан наадамчин тавхны сайн мэдих дөрцсөрөнгийн хээр тавд орж унсан эзэн унсах хүүхэд уйсан эзэн хурсан олном баярлууллаа. Боён тухай ийхүү дэнж хүүлсэн наадам үргэлжилсээр байна.
Соёл насны морид уралдааны замд гарлаа. Морийг өдрөх мориноос ойчх зэрэг явдалч бас харагдсан шүү. За энэ айцын давааны яваатай хөтөлж хум наадамжтаар өнөр морьтон хоёроор өтгөн байна. Аргачлгүй юм. Соёлын доосон даруулсан хүн тэр жилийн даах ганц хэмэр дундаатай байд гэдэг. Зүгээр. За мартаж. За нэг үсаа яваарай. Ариг тураарай. За энэ олон түмэн бол буян тухайгийн дэмжих барааны газар тэнд байгаа гэж биш ээ. Энэ хүмүүс бол соёлын тоосон дарагдах, соёлын эд тавыг үзэхээр айцын давааны баруун шавгуур дээр цугласан ийм хүмүүс байгаа юм. Баяр наадмын комисс уралдааны зам үзэх сонирх хөгжөө нэмжих олонний байр суурийг явц цав зааж тодорхойлж өгсөн ч гэсэн энэ хүмүүс ямар нэгэн арга замаар энд хүрээд ирчихсэн байна. За ингээд морь дэрглээ. Догшин тарын хөл дөнгөлөгдсөн морин туураа анхороход 7 бурхан шөндөм багтаж нэгэн гэлэлсэн үе үеийн олон адууны шандас хэмрэг шалгасан төрвийн гол өгсөн төрүү хязаалан мандаж 315 хатан сайхан соёолон ярилцсан ирэх нэ. За ингээд айцын давааны энэ цардмал зам огтлож гарахад нодлон хязаалан насндан гурвалсан Төв аймгийн Батсумбарын сангийн аж ахуйн байд зоригт хоёрын хул өнгөлж за мөн Батсумбар сумын Эрдэнэсэнгийн Инх хотын шар хээр аман хүзүүлж удаан мөн баахан бараан соёлонгууд ярилцсан өнгөрлөө. Айцын даваа адуу хүүхэд уяач хурыг аргагүй айлгаж сүрдүүлдэг юм даваа юм. Багшрах машин, барагшсан зам олон зуун хүний хашгиралдаанд төгшөж ирсэн адуу айцын даваа давж айдгийг ардаа хийх цаг ойрхон боллоо. За айцын даваа аргууд өксөр даваа юм. За энэ өксөр даваанд ч гэсэн соёолонгууд эд хэмэртэй сайхан явж байна. Айц сонгоход төрүүчийн бидний нэрлсэн соёолон өнгөж аман хүзүүлж удааж дарааж Уул 469 машины 70 милийн хурдаар бид арай хийж гүйцэж явлаа. Үнэхээр эртээ сайхан адуу юм да соёолон гэдэг. Эхмэлгчтэй соёлын насны морьтой уралдаанд цай буслахын зур хэрэглээ. Эртээ хурдтай торгон эртээ энэ сайхан хүлгүүд айцын давааны хөндлөн зам орооход 501 намрын хүүхдтэй хонгор соёолон 502 намрын хүүхдтэй хээр соёолон заман араас нь 347 344 61 намрын хүүхдтэй соёлын эхний тавд явж исэн. За 501 намрын хүүхд унсан хонгор соёолон айцын даваа тонгоогт хүүхэд амын байдгаар гэдийт тавтаар явлаа. Хээр соёол араас нь гарцаагүй сайхан нэхэж явна. Морьдын хөл маш сайн байна. Энэ янзаараа бол уян тухайгийн дэнж барай хүрэхэд энэ соёл насны морьдын хөл яагаад ч дээгүүр их сайхан арах боломжтой байна. Ердөө бохог төрөний гол өгсөж ирэхэд морьд боонороо байсан. Одоо айцын даваа тонгоож явхад морьд цуварсаар байна. Одоо цуварч эхэллээ. Одоо ёстой адууны эрдэм чадал унсан хүүхдийн ухаан, уйсан эзний эрдэм мэдэх ийм цаг ирлээ үзэгчтэй. Одоо бид нар алдар толгой өгтөж энэ зургийг авна. За соёлын насны морьдын уралдаан алдар толгойроо ороод ирлээ. Одоо эндээс уян тухайгийн дэнж бол их ойрхон байна да. За толгойн тогтмол машин өнгөрсний дараа айцын цардамал өнгөрөх өнгөрж явсан 501 намрын хүүхдтэй хонгор соёолын мандасаар явна. За түүний араас мөн хээр соёолын даржээ. За ямар ч үсэн шүүгийн дөрвөн хонгор соёолын дуу заалуун дээр өнгөрлөө. За айргийн тавын соёолын энэ бардаг соёолын байна. Бардаг соёолын. За энд өчигдөр азган өнгөрсөн баян цагааны даваа хүүгийн хээр соёолын яваа баян жусмын химэтгийн шар Монжуудын генагийн хонгор цэлингийн бараар гэсэн тусан доржийн хээр нодлын хязааланда төрөө авсан баруун харгийн үлдэж байгаагийн борлог аман хүчөнд орсон тусан доржийн хул гурвалсан нодлын хязаалнасанда Батсумбарын зоригоогийн хонгор дөрвөлсөн ийм алдартай соёлонгууд явж байгаа. За айргийн тав дэрсэн хонгор бор хатсан соёлон болов Төвийн баян цагаан сүрийн уяач тусан доржийн соёлон боллоо. За бусдыг бид нэрлж мэдэхгүй байна. За ингээд ямар ч алдар толгой ороогоод эргэж ирэхэд морьд бол ирэхэд цуварсан харагдаж байна. За морьдын хөл маш хөнгөн, маш сэрэг их сайхан орж иж байна. Аргууд адууны эрдэм чадал, уяачийн эрдэм чадал болсон юм хойно. За энэ маш ус 10 эдэр явж байгаа 3 соёолон сүүл зуулж бүрээс таанам яваад таавхан андараа харж байгаа хаа. За ингээд бид нар соёолонгуудыг дагнаа. Телевизээс хамаагүй гэж хэлсэн хин шингэл болохгүй шүү дээ. Бид ажил машин өдрүүлж үзсэн. Машина бид нар 50 гаруй метрийн танаар очиж бүхэн бид дөрөв энэчнээс аваад байна шүү дээ. Бид авсан шүү дээ. Одоо машин хийж байгаа гэж явж байгаа юм бэ чинь. Бичвэр өгдөг. Би өөрөхгүй за бичвэр төгсөв. Бид түрүүнийг хамаалж хороо авъя. Түрүүнийг хамаалж авчих.
들고 арчиж байгаа. Одоо ингээд тавчмаад байгаа энэ чинь тоглоом биш шүү дээ. За баяр наадмын хөвлөгтэй сайхан өдөр бид та бүхэнд жаахан маргаан сонсох үзүүлэх болсондоо харамсаж байна. За бид түрүү соёлонгуудыг дагсаар барайны газар орох хэрэгтэй байсан гэвч амжсангүй. Энэ хугацаанд ямар соёлон өнгөлж, ямар сууж, ямар нөнгөснгийг одоо харахад хэцүү байлаа гэвч аз болжийг барайны газар байсан манай операторууд уян тухайгийн дэнжил орж иж байгаа түрүү соёлон хийгээд эхний 5 соёлонгийн зургийг авч амжсан байсан. Энэ бол бидэнд их баяр байсан. Баяр наадмын комисс дараагийн юунда дараагийн зохион байгуулалтанда телевизийн машинаас жаахан анхаарч үзүүлжтэй юм уу гэж бодогдсон. За ингээд буян тухайгийн дэнжил рүү тонгооход алдар толгой ороход 6-7 дахиж явсан Төвангийн Баян цогтын уяач ган биегийн сартай хүрэн хол сахалтын зайтай төрүүлж уйсан эзэн унсан хүүхэд хурсан олон наад баярлуулан зэнгүүл жорж ирлээ. За энэ сартай хамар цагаан хүрэн соёлын хичнээн сайхан 50%, хичнээн сэрхэн орж иж байгаа гэж та бүхэн анзааран харж байгаа. Үнэхээр уяа соёлгон таарсан энэ зуны нар хурд ихэрсэн ийм сайхан наадмын энэ сайхан соёлын мөрний түрүү манданд энэ боллоо. За амун хүзүүндөө Төвангийн Батбаарын сангийн ажлын уяа зоригт баярын хул Амбатар хүнсэн модны хязгаар насандаа гурвалсан. За айчинд вангагч гэсэн яг энэ хоёр төвчснийг та бүхэн санаж байгаа. За 3-ын Төвангийн Батбаарын сумын уяач Эренцэнгийн Инх батын шар хээр 10 настай болтгон төрүүлсэн 4-ын Төвангийн Баян жуулсны Санжи Батбын савдар халзан. За 5-ын Төвангийн Баян цаа сумын уяач Улсын алдарт уяач Данзан Максны хүү Улсын алдарт уяач өчигдөр алдарган өнгөлсөн даваа хүүгийн хээр 6-ад нь Баруун Харагийн сангийн ажлын Үлзий жаргалын борлог соёлын туслах орлоо. За харамсалтай 7 дэрж явсан соёлын хүүхд нь хусгаж унсан учраас нэг ор ухрааж 7-д оруулахар болсон баха наадмын комисс ингэж шийдэж байна. За ингээд соёлын насны моридын уралдаан буян тухайгийн дэнжлэр өнөөдөр эртээ сайхан багтаа сайхан болж өнгөрлөө. За ингээд энд бас нэг дашрам нэгэн зүйлийг хэлэхэд баяр наадмын үеэр одоо барайнд орж ирж байгаа моридыг түгшээхгүй, машин мотоны чимээгээр одоо үргээхгүй, цагаан хоолойгоо хашрахгүй байвал зүгээр юмсан гэсэн ийм бодлоос төрж байсныг үзэж та бүхэнтэйгээ хуваалцаж хэлье.